Хуулийн төслийг дэмжиж байна. Бид бас сонгуулиар ярьсан зүйлийнхаа одоо бас нэг чухал хэсэг болж байгаа өндөр настай анхмадуудтай амлсан зүйлээсээ хэрэгжүүлж эхэлж байгааг бол би сайшааж байна. Би зүгээр яг хэмжээний хувьд бас ганц хоёр зүйлийг хэлье гэж бодож байгаа юм аа. Яг гэвэл өнөөдөр долларын ханш 12 онтой харьцуулахад 1400 байсан ш тэр үед одоо 1 доллар. Одоо бол 2400. Тэгэхээр эн чинь 1000 төгрөг буюу үндсэндээ 60-аас 70% хүний худалдаа авах чадвар унтсан байна. Уг нэг энэ хэмжээний мөнгийг бид нар нөхөд өгчих байсан ахмадуудаа. Тэр одоо өнгөрсөн 100-д бүтээсэн тэр үрж ирсэн ачаа гавьяагийн үнэлээд бол ингэж өгөх ийм шаардлага байсан байж магадгүй. Санхүүгийн хувьд боломжгүй гэж ингээл бидний тархийг угаагаад байгаа юм. Би боломжтой гэдэг зүйл дээр би нэг хоёр жишээ татъя. Өнөөдөр бидний гаргаж байгаа жисийн баяжмал бид зөвхөн алдчихсныхаа тухай яриад шүү дээ мөнгө. Сая бидний нэг хэсэг гишүүд гадаадд одоо туршлага судаллаа. Гэтэл тэр нь баяжмал дотроос бол одоо 23 элементийг авч ашигладаг. Тэрэн дотор байгаа вари буюу ва гэд Менделеевийн уйлах системд байгаа элемент 1 грамм нь 600 мянган доллар. Гар утсанд хэрглэж байгаа. Электроникийн салбарт хэрглэж байгаа. 6000 доллар. 6000-аас 8000 доллар. Палладиум гэдээ бас нэг элемент байна. 1 кг нь 16500 доллар. Та нар боддоо. Гэтэл энийг бид авж байгаа юу? Энийг авах нь битгий хэл бид нэр алтаа ялгаж авч чадахгүй байгаа. Манай дарга нар энийг сайн сонсох хэрэгтэй. Тэгээ ийм хэлэхээр уурлаа суугаад идэг. Тэгэд бид нар энийг нэхэж чадахгүй байгаа шүү дээ. Хоёрт тэр офшорт байгаа мөнгнүүд чинь. Энэ бол нийтдээ нэг 20.4 тэрбум төгрөг юм байна. Нэг хүний офшорт байгаа мөнгө энийг хэдэн жил тавих мөнгөтэй ч хүн байгаа. Гадны сонин дээр гарсан байна. Удахгүй та нар энэ хүнийг сонсч эхэлнэ. Тэгээд одоо офшорын тухай хууль оруулж ирчээ сууж шít. Хэдэн 10 сая доллартай хүмүүсүүд байна шít. 20.4 тэрбум төгрөг гэдэг чинь 8 сая төгрөг шít. Сая доллар шít. Гэтэл энийг хэдэн жилээр тавих мөнгөтэй хүн байна. Тэгээ та нар офшорын хууль гаргачаад энэ улсуудаа ингээд өмгөлөөд офшорт мөнгөө байлгаад байх юм бол Монгол улс хизээ валютын нөөцтэй болох юм. Хизээ энэ хямралаас гарах юм. Тийм учраас тэр хуулиа засгийн газар татаж ав. Татаж авахгүй бол шийдвэртэй алхам хийнэ. Одоо бол болоо. Одоо болоо. Тэр гадаад гаргаж мөнгөө зовшуулдгийг бол зогсоох хэрэгтэй. Одоохон та нар тэр хүмүүсийн нэрийг сонсч эхэлнэ. Одоо яга олон улсын валютын сан биднийг ингээд хөтөлбөр хэрэгжүүлэхээс айж эхэлж байна. Мөнгө өгөхөөр нэг хэсэг нь хулгайлчдгийм байх гэдэг ийм сэтгхүү гадаад ертөнцид бий болж эхэлж шít. Гадны хэвлэл дээр гарч эхэлж шít. Тийм учраас энэ бидний өгж байгаа мөнгө чинь нэг офшорт байгаа хүний мөнгөний хажууд өчүүхэн мөнгө биш шít. Тэгээ тэр ерөнхий сайдын тэр офшорын хуулийг татаж аваар. Тэгээ тэр одоо ингээ офшортой улсууд зарлагдахаар нь тэр улсуудтайгаа энэ юмнуудаа ярьсны дараа тэр хуулиуд муулиудаа зэгслэхгүй бол одоо юу гэж бодож байна вэ? Өөр хүний нэр дээр одоо хадгалуулчихаар алдчихна гэж айгаад авгаа хүүхдийн нэр дээр хадгалуулсан баталгаад. За даваа сарын гишүүний микрофоныг залгуучих 1 минут. Тэгэхээр тэр ер нь офшор гэдэг бол татвараас зогтож байгаа хэрэг, зайлсхийж байгаа хэрэг, гадаад ертөнд тэгж үзэж байгаа манайч тийм хууль бий. Мөнгө угааж байгаа хэрэг. Тийм учраас хууль эрх зүйн бүрэн одоо энийг татаж хариуцлах тооцох нөхцөл бидэнд бий. Айгаад дэшээ тэр чинь мөнгө алдчихгүй гэж айж байгаа учраас авгаа хүүхдийнхээ юм ах トゥ гийнхээ нэр дээр хадгалахыг бодоод байна шүү дээ. Тэгж болохгүй. Одоо мөнгөө оруулж ирэх хэрэгтэй. За тогтгосрон гишүүн асуулт асууя. Даваа сарын гишүүн хариулт нэхгүй саналаа хэлчлээ. За тогтгосрон гишүүн.